Аюулгүй хийм бидний ирээдүй. Green Chemistry. За сайн байцгаана уу та бүхний энэ өдрийн амар амгалан айлтган мэдлээ. За Green Chemistry компаниас санаачлан тогтмол явуулдаг онлайн сургалт семинар маань эхлэх гэж байна. За энэ удаагийн сургалт семинар бол Milestone компанитай хамтарч хийж байгаа. За Milestone компани маань бол Итали улсын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани байгаа. За бид нэр энэ удаагийн сургалт семинараараа болохоор дээж бэлтгэлийн цогц шийдлүүд гэдэг сэдвээр хийхэд бэлэн болоод байна. За ингээд өнөөдрийнхөө сургалт семинарын товч төлөвөөг та бүхэнд танилцуулъя. За эхлээд бол хоёр компани хамтын ажиллагааны талаар товчхон яригдах юм байгаа юм. За үүний дараа дээж бэлтгэлийн шийдлүүдийн талаар Milestone компани бүс хариуцсан мэргэжилтэн Валера ярих юм байгаа. За орчуулагчаар манай брэнд менежер Ням дорж ажиллаж байна. За үүний дараа та бүхэн одоо өөрсдийнхөө асуултыг энэ Валерагаас асууж тодруулах зүйлүүдэд асуух боломжтой. За завсар хооронд нь бол энэ чатан дээр асуултуудаа бас бичиж байж болж байна. За үүний дараа манай компани дээр бол энэ Milestone компани зарим нэг демо томд хөрөмжүүд байрласан байгаа. Тэдгээрийн талаар бас үзүүлнэ. За үүний дараа мөн Milestone компани зарим нэг одоо дээж бэлтгэлийн томд хөрөмжүүдийг хэрэгжилж байгаа хэрэглэгч нарын сэтгэлдлүүд явах юм байгаа. За сэтгэлдлийн дараа нийт оруулагчнууд зориулсан асуулт хариулт явуулдаг уламжлалтай. Манай компаниас энэ сургалт семинар болгон дээр бол энэ сургалт семинарт оролцсон байдлаар нь бол асуулт хариулт явуулаад түүндээ 4 хүн шалгуурт тус бүр 50,000 төгрөг олгож ирсэн ийм түүх туршлагатай байгаа. За үүний дараа бол ерөнхийдөө нэгдсэн дүгнэлт цаашдын сан санаачлагын талаар хоорондоо саналаа солилцох байдлаар нэгдсэн дүгнэлт хийгээд дуусна. За ийхүү нийтдээ нэг орчуулагтайгаа нийлээд 2 цаг орчим үргэлжлэнэ гэсэн ийм тооцоотойгоор сургалт семинараа эхлүүлж байна. За өнөөдрийн сургалт семинарт нийтдээ 170 орчим хүн бүртгүүлж оролцохоор бүртгэлээ ирүүлсэн байна. За одоогийн байдлаар бол хүмүүсүүд нэмэгдэж явах шиг байна. Мэдээж ингээд явцын донд орж ирээд тэгээд сургалтандаа хамагдаа явах баха. За сургалтын бичлэгийг мөн одоо сургалт дуусны дараа манай компани YouTube суваг дээр бол байрлагдах юм байна. За ингээд эхний хэсэг буюу хоёр компани хамтын ажиллагааны талаар маш товчхон. Гол нь бол томд хөрөмж болон энэ дээж бэлтгэлийн цогц шийдлийн талаар мэдээлэл олж авахд бол анхаарлаа хандуулах ёстой. Ялангуяа одоо AS, ICP гэх мэтийн дээж бэлтгэл их олон цаг хугацаа шаарддаг, хүнд нөхцөл шаарддаг томд хөрөмжүүдийг хэрхэн хялбар аргаар бидэнд хэрэгтэй хиймч нарт маань одоо ашиг тустай байдлаар яаж хийсэн шийдлүүдийг та бүхэн танилцах болно. За ингээд эхнийхээ хэсэг рүү оръё. За манай компани 2018 оноос хойш ер нь Milestone гэдэг компани томд хөрөмжүүдийг худалдаалж эхэлсэн. Тэгэхээр манай хоёр компани хамтын ажиллагаа 19 онд бол Валера Монгол улсад аачлан ирснээр бол албан ёсоор эхэлсэн. Бид нэр тооцож явж байгаа. Тэгэхээр Валерагийн одоо Монголд ирээд манай зарим одоо хэрэглэгч нартай манай компани менежерүүдэд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн томд хөрөмжийн талаар бас дэлгэрэнгүй танилцуулж цаашдын хамтын ажиллагааг ярьж ирсэн зургуудыг та бүхэн харж байна. За мөн үргэлжлүүлээд бас олон хэрэглэгч нартай энэ шин шийдлүүд тухайн үеийн шинэлэг технологиудыг бас танилцуулж ирсэн зургуудад та бүхэнд харж байна. За мөн одоо газар дээр нь зарим нэг тоног хөрөмжийг суурилуулсан
компаниуд дээр очиж бол энэ сургалтуудаа явуулсан байгаа. За үүний дараа бол 2019 оны 9-р сард манай төлөөлөгч нар Италийн Милан хот очиж энэ эксклюзив дистрибьютор буюу албан ёсны эрхтэй борлуулагч худалдан борлуулах эрхээ бол албан ёсоор баталгаажуулж эхэлсэн. За эндээс бол дараагийн хамтын ажиллагаанууд эхэлсэн байгаа. За энэ 19 онд манай багийнхан очоод тус компани үйлдвэрлэж байгаа олон тоног төхөөрөмжүүдийн ашиглалт болон хэрэглээ, хэн хэрэглэх, ямар хэрэглэгч нарт илүү тохиромжтой талаар бол сургалтанд хамрагдсан байгаа. За мөн түүнчлэн онлайнаар бол хэд хэдэн сургалтууд зохион байгуулсан 20 оноос хойш. За энэ дэр бол зарим нь гарсан харагдаж байна. Ялангуяа дээж бэлтгэлгүйгээр мөнгө ус тодорхойлох тийм 80 гэдэг энэ тоног төхөөрөмжийн талаар бол танилцуулах сургалтууд хийснийг харуулж байна. За мөн 24 онд бид нар бол мөн саяхан Азийн бүсийн менежерүүдийн сургалтанд хамрагдаад ирсэн байгаа. За үүнээс хойш бол энэ онлайн сургалт болон газар дээрх сургалтуудыг бол дахин үргэлжлүүлээ гэдэг саналаа бол Macedonian хамт олонд тавьсан. Тэгээд тэрний дагуу өнөөдрийн сургалт бол ингээд эхэлж байна. Цаашдаа бол чиглэл, тоног төхөөрөмж, тус бүрээр нь бол сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За ингээд миний хамтын ажиллагааны талаар товчхон яриа маань ингээд дуслаа. За одоо ингээд та бүхний өмнө Macedon компани бүс хариуцсан менежер Валериаг урьж байна. Good morning everyone. Good morning, Mr. Dava. Thank you for the nice introduction. Nyanka, we cannot hear you very well. Is it better? A little bit. A little bit, your microphone. Okay. Is it better now? Yeah, much better. Thank you. Much better, yes. Okay. Yeah. Please. Okay. 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 Tell me when can I start? Tell me when you are ready. Yes, we are ready. So you can start whenever you're ready. Okay, let me share my screen. Okay. Okay, can you see my screen? Yes, please confirm. Yes. Perfect, perfect. Okay, so good morning everyone. As Mr. Dava kindly explained in Mongolian, my Mongolian is still in progress. And I'm Valerio Rindone, and I'm the area manager of Milestone, working in the headquarters Italy. And so thank you again for the nice introduction. Thanks to all the people here in this webinar. Really appreciate. I think that this is a very great occasion to meet each other virtually. And then for today, the topic will be something very important for all the laboratories. Okay. The idea is the total workflow sample preparation. That is a very important topic for every elemental analysis lab. Намайг Валерио Риндон гэдэг. Би бол одоо арт-бүсэд хариуцсан мэргэжилтэн байгаа. Тэгээд даваа цэгийн төсөлтийн тайлбарснаар өнөөдөр би та бүхэнд хэлэх байна. За өнөөдрийн дэлгэц маань бодлоор
дээд бүтцийн тогт шиг багаж холбогддог. Ер нь элементийн анализ хийдэг бүх лабораториуд маш чухал зүйлийн тухай ярина. Okay. Okay. So before to start, okay, you already mentioned something about Milestone, but I want to repeat very quickly. Okay, so Milestone is a company, okay, that was established in the 1989. We are based in Bergamo, okay, north part of Italy, near Milan. And we have Milestone is presented worldwide through direct offices and also exclusive distributor like Green Chemistry in Mongolia. We have over than 35,000, even 40,000 units installed worldwide with over than 50 patents regarding our systems. За тэгэхээр түрүү Milestone бол одоо тавхан танилцуулсан. Нэмж хэлэхэд бол Milestone компани нь бол 1989 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Италийн хойд бүсэд Бергамо хотод байршдаг байгаа. За энд Бергамо хот нь бол Милантай маш ойрхон. За тэгээд одоо дэлхийд даяараа бол одоо дистрибьютортэй гэх мэт жишээ нь Монгол Green Chemistry гэж байгаа. Milestone компани нь бол өөрийн гаргасан бүтээгдэхүүнүүд дээр 50 гаруй зохиогчийн эрхтэй байгаа. Мөн дэлхийд даяар энэ бол одоо нэг 23 оны тоо байгаа. Дэлхийд даяар бол 5,000 багц тойролцсон байна. Одоо энэ 24 оны тоог оруулсан бол одоо бараг 40,000 багц болсон байна. Okay. Okay. And so about Milestone, as I told you, we have Milestone is present worldwide with some direct offices. So the headquarters, as I told you, is in Italy. Our manufacturing and research and development are in Germany, Switzerland, and Austria. Then we have direct offices in Japan, in Korea, in China, in India, and even in US. For other, let's say, countries, okay, as I told you, we work through exclusive partners. Okay. Тэгэхээр Milestone компани нь бол Япон, Солонгос, Хятад, Индийг, Америкт бол өөрийн офисуудтай мөн одоо Италид бол төв офис байрладаг байгаа. Герман, Швейцар, Австри гурав бол нөгөө эзэм шинжилгээ судалгааны баг нь ажилладаг. Тэгээ бусад орнууд бол шууд нөгөө бүрэн эрх төлөөлөгчөөр дамжуулан ажилладаг байгаа. So what about Milestone as Milestone Solutions? Okay, Milestone is very well recognized worldwide as a microwave digestion manufacturer. Okay, this is our core business, no doubt. So we are present in the microwave digestion since more than 30 years now, and but this is not only what Milestone can offer to the laboratories. We have also the mercury analysis with our DMAT, microwave extraction, very important because we can offer microwave solution working with solvents for gas chromatography analysis. Then we have our clean chemistry line, okay, that we will touch today, but also microwave etching, so muffle furnace working with microwaves, and also synthesis with microwave. За тэгэхээр Milestone нь бол маш олон шийдлүүд байдаг. Хамгийн алдартай шийдэл нь бол богино цэцганы дуус байгаа. Богино цэцганы дуусаараа бол 30 жилийн турш туршлага судалгаа хийсэн. Тэгэхээр богино цэцганы дуухаас гадна бол Milestone компани бас мөнгөн усны анализ, богино цэцганы задгаа болон уучлалыг цэвэр хийм,
үнэлэлт богино долгионоор аливаа ямар нэгэн зүйлийн үнэлэлтийг синтез хийх мэтээр олон төрлийн шийдлүүд байгаа. What about the market that in Milestone we serve? As you can see, the applications that we can cover working with Milestone products are many. So basically everything. So starting from agriculture, cosmetics, official methods, petrochemical, geochemistry that is very important in Mongolia, metals, environmental is one of the top application for Milestone. But as you can see, there are no limits working with Milestone microsystems and for every kind of laboratory worldwide. Okay. Тэгэхээр Milestone богино долгионы системүүдийг бодоод та нарын дурган дээр харж байгаагаар хэрэглээний хувьд бол маш өргөн хэрэглээтэй байдаг. Богино долгионы системүүдийг ашигласнаар аливаа ямар нэгэн салбарт баригдах тийм асуудлууд байхгүй. Жишээ нь бол одоо хүнс хөдөө аж ахуй, хоол сайхан, газар зүйн хийм, уулуурхай, хүнд металлууд гэх мэтэр петрохим гэх мэтэр бүх салбарт энэ богино долгионы системүүдийг ашиглах боломжтой байдаг. So I have also a couple of pictures that he already presented, Mr. Dava. So I came in Mongolia in 2018, and then we signed the contract with Green Chemistry in 2019 in Italy. And it was very important for me to be there because we visited also customers, we did an internal training. So it was a very nice opportunity for me to see the customers and the company and meet all the green chemistry team. Plus, as they mentioned, as Mr. Dava mentioned, so we met again in the years in Germany for exhibitions. We met recently in Bangkok for the sales meeting. So there is a lot of communication. There is a very strong partnership. And so if you need something related to Milestone, you have a very professional company in Mongolia that you can count on. Тэгэхээр түрүү нөгөө даваа цэрэн захирлын өдөрсөн надад бодож зургнууд байгаа. 2018 оны сүүлээр болон 19 оны эхлэр Монгол ирсэн. Энэ Монгол ирсэн уулзалт бол маш чухал байсан. Green Chemistry компанитай танилцж, мөн Green Chemistry хамт одонтой танилцж, эдийн хэрэглэгчнэртэйгээ уулзаж, дотоод сургалтуудыг зохион байгуулсан. Тэгээд руу хэлсэн хэрвээ та бүхэн Milestone-тай хамааралтай аливаа ямар нэгэн санал асуудал дэмжлэг хэрэгтэй байгаа бол Green Chemistry компанитай шууд холбогдоорой. Нэгдлийн баг хүмүүс ажиллаж байгаа. Танаас маш яартай хэрэгтэй мэдээлэл өгөх болно. Okay. Okay. All right, so let's a little bit start more related about the topics for today. So, and it is important to think first of all, the trends in the atomic spectroscopy. So basically during the years, okay, maybe you know very well. So all the laboratory moved from the flames atomic absorption and the flames atomic absorption, the whole laboratory moved to ICP, first OES, but today are also available in the market very, very low detection limit systems like the ICP-MS. And what the ICP-MS permits, so very high throughput, so many samples per day,
and very low PPT level. So sometimes even sub PPT level. So very low detection limit. And thanks to these, they improve the accuracy, and it is possible to meet new regulation. As you know, for the ICP, ICP-MS, so there are very important brands like Agilent, Thermo, Shimadzu, and PerkinElmer. There are many ICP-MS producers, and today the detection limit is very low. За тэгэхээр одоо нөгөө үндсэн сэдвлүүгээ орцгоё. За тэгэхээр атом спектроскопийн чиг хандлагын хувьд нэг жоохон танилцуулж хэлэхэд олон жилийн туршид бол лабораториуд одоо нөгөө дөвлөн аас болон графитын аас ашигладаг байсан бол одоо багаар одоо нөгөө дараагийн үе шатлууга шилжээд ICP-OES болон ICP-MS рүү одоо ингэж шилжиж байгаа. За ICP-OES, ICP-MS хоёр дээр бол ер нь гол тийшээ шилжих болсон гол шалтгаан нь юу вэ гэвэл илүү өндөр дамжуулах чадвартай. Тэгэхээр өдөрт хэмжих дээжний тоо бас нэмэгдэнэ гэсэн үг. Илрүүлэх хязгаар нь маш бага түвшинд яригдана. Бүр PPT түвшинд яригдж байгаа учраас нөө маш бага хэмжээсүүдийг илрүүлэх боломжтой. Наривчлалууд нь ингээд сайжраад мөн одоо нөгөө шинээр гарч байгаа дүрм журам энтерт нийцэхэд илүү хялбар болж байгаа. Тэгээд энэхүү ICP-OES, ICP-MS энтрийг бол маш олон компаниуд нийлүүлдэг. Жишээ хэлэхэд бол Thermo, Shimadzu, Agilent гэх мэтээр байгаа тий. Okay. And also, and so ICP spectroscopy analysis, so okay, but also the sample preparation changed in the years, okay? So the digestion, so the sample preparation for the analysis by ICP changed, and we move from open vessel, okay, to microwave closed vessel. So as you can see in the picture on the left, there is the very old and vintage way to do the digestion, and on the right there is the microwave system. How to say? Of course, you have a better ICP, and we need also better digestion. So the microwave permits to save digestion time and increase the productivity. Higher digestion quality because we can reach higher temperature comparing the open vessel. We can use lower acid volumes, saving money. We can reach lower blanks, that is much better for the ICP, ICP-MS, and of course, very important, safety, because we do the digestion with acid in a closed microwave system, not with the open vessel that there are a lot of fumes and acid fumes that are very dangerous for the operator and for the other apparatus in the laboratory. За тэгэхээр юу спектроскопууд нь одоо ингээд шинжилгээтэй байгаа нөхцөлд бас дээж бэлтгэлийн чиг хандлага нь бас илүү их сайжирж байгаа. Тэгэхээр та нар энэ зүүн талын зурган дээр харж байгаа бах. Энэ бол нөгөө хуучин уламжлалт аргаар задгай савн дотор халааж нөгөө дээжнийхээ задаргааг явуулж байна. Тэгээд мөн одоо багаан талын зурганд нь бол өнөөдрийн ашиглаж байгаа богинодолгооны 100-аар задаргаа явуулах аргачлал байгаа. За энэ шинэ аргачлал нь ер нь ямар одоо үр нөлөө ашигтай вэ гэвэл дээж задлах хугацаа нь илүү богино. Бүтээмж илүү өндөр. Дээж чинь задлж байгаа тэр чанар нь илүү өндөр. Ашиглаж байгаа хүчлийн хэмжээ нь илүү бага. Мөн одоо нөгөө ашиглах планкны хэмжээ нь бас бага. Мөн аюулгүй байдал. Яагаад гэвэл бүх богинодолгооны 100-ын дотор бүх дээж битгэлийн энэ задаргаа чинь битүү вакуум савнд явагдаж байгаа учраас хэрэглэгч та өөрөө ямар нэгэн байдлаар хүчлийн уур
хүчил асгарах гэх мэтэр хүчлийн уур амьсгалах гэх мэтэр тийм аюулт өртөхгүй гэсэн үг. Okay. Okay, thank you. So what about also, so moving from very old way to do the digestion with open vessel, but Milestone started in the 1989 with the microwave systems. And in the years, okay, Milestone developed and improved the microwave technology, okay, until today. That as you can see, in 1989 we started with the first model was MLS 1200, but so today we have something that unique like the EtosUp. So that was released a few years ago now, and but as you can see, Milestone is maintaining developing this technology because it's the best solution for the laboratory and to get the best digestion for the ICP analysis. За тэгэхээр одоо энэ дэлгэцэн дээр харагдж байгаа бол Milestone-оос гаргаж байсан дээж задлах богино толгойн системийн одоо нөгөө хувьсгал шинжилэлүүд нь байна. Тэгэхээр түрүүн хэлсэн 1989 онд Milestone хамгийн анх үүсгэн байгуулагдсан. Тэгэхэд энэ MLS 1200 гэдэг загварын богино толгойн зуухыг хамгийн анх гаргаж ирсэн. За тэгээд тэрнээс хойш ингээд ер нь байнгын ингээд шинжилт хийж, дэвшилт хийсээр байгаад одоо өнөөдрийн байдлаар одоо нэг жилийн өмнө хамгийн сүүлийн шинжилэл нь хийгдсэн EtosUp гэдэг загвар нь зах зээлд худалдаанд гарсан байгаа. Тэгэхээр энэ нь бол та нарт одоо юуг харуулах вэ гэвэл богино толгойн системийн хувьд бол Milestone байнгын шинжилт хийж байгаа, байнгын сайжруулалт хийж байгаа. Тэгэхээр хэрэглэгч таны аюулгүй байдлын төлөө мөн дээж бэлтгэлийн төлөө бүх эрч хүч болон эрдэм шинжилгээний судалгааныхаа багийг ажилуулж байгаа. Okay. So what is the main difference comparing the previous model, so in the 90s, and the last, let's say, generation of the microwave system? So the difference is, as you can see here, the space and the rotors. Okay, so in the past we have it was possible to digest few samples per day only because we have limited number of position. Today the system is a little bit bigger, but thanks to this we can place inside the microwave bigger rotors, so up to 44 position, so 44 digestion simultaneously or 24 positions simultaneously. And then still the biggest and the high throughput rotor for the difficult samples that you can go for 15 samples simultaneously. So we improve safety and we improve space and we improve number of samples to digest simultaneously. Okay. За тэгэхээр одоо нөгөө та бүхний дэлгэцэн дээр харагдж байгаа энэ зүүн талд нь бол 90-ад онд хамгийн анх гарч исэн богино толгойн зуух нь байна. За энэ богино толгойн зуух нь бол маш дөрвөн дээр харж байгаа бах тий. Хэмжээ нь илүү жижигхэн, дээрээс нь нөгөө дотор нь хийх дээжний тоон бага байсан. Тэгэхээр нийт өдөрт хэмжих боломжтой дээжний тоон ч гэсэн хамаагүй бага байсан. Тэгэхээр 2023 онд EtosUp загвар дээр болол энэ загвар нь арай жоохон том болсон. Мөн дотор нь ордог энэ роторууд нь 3 өөр төрлөөр байгаа. Тэгэхээр жишээ нь 44 дээжнийх, 24 дээжнийх, за тэгээд нөгөө уул уурхайн салбарт ялангуяа ашиглагддаг хэцүү дээжүүдэд бол 15 суурьтай гэх мэтэр юм 3 өөр загварын ротор байгаа. Тэгэхээр өдөрт хэмжиж гаргаж чадах дээжний тоон нэмэгдэж мөн эцсийн хэрэглэгч оператор таны одоо нөгөө аюулгүй байдлыг илүү их
сайтар хангасан байгаа. Yeah. Okay. So in the past, okay, so this is another comparison between the old microwave and the new microwave. So in the 1989, so basically it was a simple microwave, so something that like you have at home, okay, and the program was just time and power, okay, 10 minutes 250 watt, 10 minutes 250 watt. 8 minus 500 watt and just start. Today, the technology changed very much. So basically, the system has a temperature control, contactless temperature control that we call easy temp. We can control the temperature in every position. The system, it takes about 40 minutes to complete the digestion. Higher power, because today we can reach even 1800 watt, very strong and powerful microwave capacity, diffusion. It is possible also to have the steering. So there are many features today comparing the past. За тэгэхээр одоо 1989 онд хамгийн анх гаргаж байсан богинодны зуух нь бол одоо танах нөгөө гэртээ байдаг пэт шиг адилхан маш хялбар систем байсан. Цаг болон хүчин чадлын тохируулаад эхлүүлдэг байсан. Жишээ нь 10 минутан дээр 250 ватт, эсвэл 8 минутан дээр 500 ватт гэх мэтээр урсгалан тохируулаад дээж нь задарсан уу задраагүй юу гэдгийг яг нөгөө бүх үйл явц дуусны дараа хардаг байсан бол өнөөдөр энэ Ethos app завгар дээр бол одоо easy temp гэдэг нэртэй нөгөө ямар нэгэн холбоосгүй юм температур мэдрэгчтэй байгаа. Энэ нь энэ дээж бэлтгэлийн сав болгоны чинь тусад нь температурыг хэмжиж шаардлагатай халах хэмжээнд нь хүргэдэг байгаа. Энэ шин завгар нь бол одоо жишээ нь 1800 ватт хүртэл ажиллах хүчин чадалтай. Тэгэхээр технологи нь бол маш их шинжлэгдэж шин дэвшилтүүд бас одоо гарч ирээд байгаа. Okay. Okay, thank you. So in the years, something that also changed a lot is the wider digestion abilities. Okay, what it means that the construction of the vessels is very robust, is very strong, but very light. Okay, to handle. With the new rotors, we can reach higher temperature and high pressure. It is possible to get a full recovery of the elements that we want to analyze with the ICP. And very important, the safety. And basically, there are a sort of mechanism that in case of overpressure, that is able to release the overpressure in order to go ahead with the digestion. So you don't have any, let's say, you don't have to stop the program. But in meanwhile, so we release the overpressure that we call vent and receive technology. As you can see in the pictures, okay, so in case of pressure is increased too much, so the vessel moves very quickly and release the overpressure, moving up and down in order to release the overpressure. This is a very important feature to maintain the safety of the people, of the operators, and maintain the complete recovery of the elements. And important, you don't have any consumable to replace in case of overpressure. Okay. За тэгэхээр одоо нөгөө юу яг нөгөө дээжний задаргаа явахын савлгааныхын тухай ярихад бол энэ савлгаа нь бол маш хөнгөн савлгаанууд байгаа. Мөн бат бөх хийлтэй.
Тэгэхээр энэ савлгаа нь бол одоо ямар төвшөлтөд хүрсэн бэ гэвэл илүү өндөр температурыг, илүү өндөр даралтыг даах чадвартай болсон. За тэгээд одоо нөгөө шинжилгээ хийх гэж байгаа бүх элементүүдээ сэргээж задлан авах боломжтой. Мөн аюулгүй байдлыг илүү сайжруулсан байгаа. За тэгээд нөгөө юу одоо яг энэ зурган дээр нь харагдчихж байгаагаар аливаа ямар нэгэн байдлаар энэ дээжний савлгаан дотор чин даралт нь хэтэрсэн нөхцөлд та нарын голын зураг харж байвал энэ цагаан мембран таг нь нөгөө даралт нь хэд их эсвэл өөрөө дээшилж даралтаа өөрөө нөгөө юу хийгээ гаргаж багасгах боломжтой. Мөн одоо нөгөө хамгийн сүүлийн зурган дээр харагдж байгаа буцаагаад өөрийгөө таглах боломжтой. Ингэснээр үйл явц ингээд эхэлсэн байхад доторх даралтаас болоод аливаа ямар нэгэн байдлаар энэ хэрэглэгдэхүүнүүдэд солих эсвэл бол нийт одоо энэ дээжний програмаа зогсоох шаардлага бол байхгүй. Яагаад гэвэл өөрөө даралтаа тохируулаад явах боломжтой. Okay. Okay. Another important information for you, so that in the market, so Milestone, so we started in 1989 with the rotor-based. Okay, you saw all the models in the years, but Milestone about 12 years ago, even more, Milestone launched in the market. It was patented, another complete different way for the digestion that we call single reaction chamber, SRC technology. So we have a system that we call UltraWave. I will show you later. So these are the technology, let's say the modern technology available in the market to do today the sample preparation. Okay. За тэгэхээр одоо энэ зурган дээр харагдж байгаа энэ зүүн талд бол одоо Milestone брэнд 1989 оноос хойш зохиогчийн эрхээ авч өдий хүртэл ингээд ашиглаж ирсэн ротортой завгарын дээж бэлтгэл байна. Богинолгооны дээж бэлтгэл. За энэ бол өнөөдрийн нөхцөл байдлаар бол бас одоо ингээд хуучирж байгаа систем байгаа. Зургийн баруун талд харагдж байгаа нь бол single reaction chamber буюу нөгөө нэг уруулын цэнхэмтэй ийм шин технологи бас шинээр бий болсон. Энэ нь бол ультра wave гэдэг нэртэй завгар дээр бол ашиглагдаж байгаа. Тэгээ энэ тухай энэ дараагийн слайдн дээр өшөөд илрэнгүй ярина. Okay. Okay, so it was a sort of preview, okay, what changed in the years for the sample preparation and what is available today, what Milestone can provide to improve the quality and safety of your laboratories. But the question now is, as you can see, why should I care about my sample preparation workflow? So this is the question, and something that we thought, okay, so they said the digestion is just a single step of the sample preparation, but we have to take care also about other important topics. Okay. За тэгэхээр сая бол та бүхэнд маш товчхон танилцуулга явууллаа. Тэгээ одоо та бүхэндээ яагаад дээж бэлтгэх ажлыг одоо анхаарал хандуулах ёстой юм бэ гэдэг тухай жоохон ярив. Сая бол зөвхөн богинолгооны зуухны тухай ярьсан бол Milestone компани бодлогын хувьд бол богинолгооны зуухчин бол дээж бэлтгэлийн ганцхан шатлал байдаг. Тэгэхээр бусад шатлал нь юу юм бэ? Бусад шатлал дээр нь ямар шийдлүүд байгаа юм бэ гэдэг тухай одоо ярив. Okay.
And this is then this is what we are talking about. So the elemental analysis workflow. Okay, so what it means. So in the elemental analysis workflow, we start from what? We start from the samples, okay? And our goal is to go into the analysis by ICP, ICP-OS, ICP-MS, or atomic absorption systems. Okay. And in between, okay, between samples and analysis, there are all the steps that we need to prepare the sample, right? So, and most of the people stop only to take care about the microwave digestion. But as you can see, microwave digestion is only one step of this procedure. So we have to take care about the quality of the acid. We have to take care about the reagent that we are going to add and remove and calculate the dilution factor and so on. Vessel handling, so the handling of to prepare the microwave system. Then there is, of course, the microwave digestion. After that, sometimes is necessary to do the filtration. And then we have to clean the vessel after the digestion. And then finally, we can go for the analysis by ICP. So as you can see, the sample preparation is not only the digestion with microwave, but is a sort of workflow that we have to improve and we have to take care. Okay. За тэгэхээр одоо энэ дэлгэцэн дээр бол элементийн шинжилгээний одоо нөгөө ажлын урсгалыг харуулж байна. За хамгийн зүүн талд нь бол мэдээж дээж байна. За тэгээд энэ дээжний гол шийдэл нь бол бид нэр одоо анализ хийхэд одоо AS, ICP, OS, ICP-MS энтертэй яг нөгөө шинжилгээ хийхэд бэлэн болгосон байх ёстой. Гэтэл ихэнх хүмүүс бол зөвхөн богинолгооны зуухан дээр дээж бэлтгэлийг ярьдаг боловч одоо энэ зураг дээр та нар харж байгаа бах 6 шатлалын 6 шатлал байна. Тэгээ богинолгооны зуух бол үүнээс зөвхөн нэг шатлал нь байгаа. Одоо хамгийн ихэнд бол бид нэр өндөр чанарын нарийвчтай хүчлүүд бэлдэх, хоёрт нь бол урвалжаудаа бэлдэх алдаагүй яг нөгөө тунгаар нь одоо найруулах гэх мэтэр, гуравт нь нөгөө юу дээжээ нөгөө задлах гэж байгаа дээжээ савлгаануудтай хийж задлах. За дөрөвт нь бол богинолгооны задаргаа. Тавт нь зарим нөхцөлд бас нөгөө дээжнүүдээ нөгөө фильтрдэх шаардлага гардаг. Тэгэхээр фильтр мөн хамгийн сүүлчийнх нь бол бас нөгөө задаргаа хийсэн нөгөө төв, шил, савлгаа бүх юмнуудаа бас цэвэрлэх гэх мэтэр ийм 6 өөр төрлийн шатлал явагдаж байгаа. Тэгэхээр энэ 6 төрлийн шийдлийг Milestone цогцоор нь шийдэж өгөх боломжтой байгаа. Okay. Okay. So, thinking about the sample preparation workflow, there are, of course, important advantages for the laboratories, okay? So that means the speed. So we can speed up the procedure, the sample per run, turnaround time, and cleaning. So we can touch all these topics, talking about the speed. The quality, so the recovery of analytes, low detection limits, and remove contamination and other advantages. Of course, efficiency, operator time and cost per sample. So because we can be more efficient if we take care about all the workflow steps. And then reduce at the minimum the issue. So you don't have to reprocess, repeat again. We save a lot of time also in this case. Reduce the contamination and also reduce the exposure of acid fumes to the operator. That is very important. So safety is something that we have to consider
in for the laboratories. Okay, we have to take care about the operators' security. Okay. За тэгэхээр дээж бэлтгэлийн нөгөө ажлын энэ одоо цогц урсгалын нөлөө нь гэвэл нэгт хурд байгаа. Нийт дээж эргэлтийн тоо ч юу илүү хурдан болно. Эн чинь цэвэрлэгээ ороод нөгөө яг дээж нь ирээд шинжилгээ хүртэл явахын хугацааны чинь хугацааг нь багасгаж өгнө. Хоёрт чанар. Тэгэхээр нөгөө нэг юу аливаа ямар нэгэн байдлаар уралжаа буруу найруулах гэх мэтийн гар алдаануудыг үгүй болгох. Тэгэхээр дээжний чанар маш өндөр түвшинд хүрнэ. Гуравт нь үр дүн. Тэгэхээр нөгөө хэрэглэгч болон операторын одоо цагийг хэмнэх. Мөн дээжний одоо нөгөө нэг дээжийг шинжлэх зардлын хувьд бол бас маш бага болгож өгнө. За тэгээд дөрөвт нь бол аливаа ямар нэгэн дасалтлыг багасгах. Тэгэхээр дахин боловсруулалт хийж, дахин дээж бэлтгэх гэдэг асуудлуудыг үгүй болгох. Бохирдлуудыг багасгах, мөн хэрэглэгч болон операторын аюулгүй байдлыг хангаж хүчил амьсгалахгүй байх гэх мэтээр энэ цогц шийдэл нь бол таны дээж бэлтгэлийг маш олон түвшинд цаг, мөнгө болон аюулгүй байдлыг чинь дэмжиж байгаа. Milestone компани хувьд бол дээж бэлтгэлийн хувьд аюулгүй байдал хамгийн чухал гэж үзэж бүх багжин дээр хамгийн ихэнд аюулгүй байдлыг бодож зохион бүтээж байгаа. Okay. So the question now is how to optimize the sample preparation workflow. So now we know all the steps, okay, from the sample to the ACP, we know all the steps in between, but now how we can optimize this workflow? Тэгэхээр одоо бол бид нэр энэ дээж бэлтгэлийн цогц шийдлийн одоо бүх үе шатыг мэдж байна. Тэгвэл одоо энэ ажлын урсгалыг хэрхэн оновчтой болгох вэ? Okay. Okay, so about this workflow, let's start from the first point, that is the ultra pure acid supply. Okay, very important and worldwide is getting common. So we have, you can face some delays on the, let's say, the delivery of ultra pure acid. Because why ultra pure acid? Because if you have an ICP-MS, you have to work with the ultra pure acid, so no contamination. Okay. So, and then another second important point is the cost of the ultra pure acid. So one bottle of ultra pure acid is extremely expensive. Then there are also available, let's say, analytical quality of acid that are cheaper but are not pure. So in that case, we have to find a solution for the ultra pure acid supply. Okay. Тэгэхээр дээж бэлтгэлийн энэ цогц урсгалын тухай одоо хамгийн ихний шатлалаас нь эхлэе. Хит цэвэр хүчлийн хангамж. Тэгэхээр одоо ICP-MS юм уу ICP-OES ашиглаж байгаа нөхцөлд бол хүчилчин хит цэвэр байх ёстой. Яагаад гэвэл хит цэвэр хүчилчин ямар нэгэн бохирдол энэ төр байхгүй учраас таны дээжний үр дүнд маш өндөр нөлөөлнө. Хоёрт нь бол үний хувьд байгаа. Хит цэвэр хүчил бол одоо нөгөө савлсан хит цэвэр хүчлүүд нь маш өндөр үнэтэй байгаа. За тэгээд зах зээл дээр бол одоо аналитик хэмжээний хүчлүүд байдаг боловч эн чинь нөгөө ICP-MS, ICP-OES-д зориулсан хит цэвэр биш болохоор бид нэр аливаа ямар нэгэн
шийдлүүдийг олох шаардлага гарсан. Okay. So, as I told you, so this is I repeat one more time. So the challenges for this step are the primary reagent, impact detection limit, expensive contamination, supply chain issue. These are the main difficulties and challenges of the related the acid supply. Okay, I can go ahead. So the solution is for Milestone, we have systems that we do the sub-boiling acid purification. In the picture, you can see our Duopur. This is a very interesting system because you can buy analytical quality acid and you can convert by your own the analytical quality acid in ultra pure acid every day. Fresh ultra pure acid every day. Okay. За тэгэхээр энэ хит цэвэр хүчтэй хувьд бол бэрхшээлүүд түрүүн хэлсэн анх дахь журалтыг авахад хэцүү, илрүүлэх хязгаарт нөлөөлөх, үнэтэй бохирдол үүсгэх, нийлүүлэлтийн сүлжээний асуудлууд гэх мэтэр асуудал их байдаг. За тэгэхээр Milestone компаниас гаргаж өгсөн шийдэл нь бол дэд буцлах зарчмаар хүчил цэвэршүүлэгч байгаа. Одоо энэ зурган дээр харагдаж байгаа нь бол Duopur гэдэг нэртэй завгуур байна. Энэ нь бол ямар учиртай юм бэ гэвэл та аналитик хэмжээний хүчил аваад энэ Duopur багжиндаа хийгээд нэрээд хит цэвэр болгох боломжтой. Ингэснээр та өдөр болгон хит цэвэр хүчлүүдийг дээжиндээ бэлтгэх боломжтой бол. Okay. Okay, so these are the systems. Okay, the Duopur is the system that we just mentioned. Okay, what about I jump in the next slide. Okay, that is the next step. So now we have ultra pure acid is clear. So we have ultra pure acid, and we can go for the next step. That is the reagent handling. So now we have the ultra pure acid, we have very high quality of acid, and we have to put the reagents inside the vials, inside the vessel. За тэгэхээр сая бол хит цэвэр хүчлийн тухай ярьсан. Тэгэхээр одоо бид нэр хит цэвэр хүчлтэй болцсон. Тэгэхээр одоо дээж бэлтгэл рүүгээ орно. Тэгэхээр энэ дээж бэлтгэл маань одоо бид нэр хит цэвэр хүчлтэй байгаа, дээж нь бас байгаа. Тэгэхээр одоо алдаагүй бид нэр тунгийн тааруулж бэлдэх ёстой болж байгаа. Тэгэхээр одоо нөгөө юу уралжтай харьцах баасны тухай ярив. Okay. So what are the challenges about the reagent handling? So adding the acid, so we are talking about a manual step, okay, with the pipettes, with the bottles. So it's a manual step, and it is not safety because you are handling dangerous acids. Sometimes even hydrofluoric acid, so it's very dangerous. It takes a lot of time for the operator to add the acid in the vessel. And when you do something manual, there is a high risk of contamination. And then when there is a, let's say, a manual step, you can face a lot of human error that is normal because the manual steps are not perfect. So depends about the operator, and you can have some not consistent results. These are the challenges when we are talking about the reagent handling. За тэгэхээр уралжтай харьцах тал дээр бол бэрхшээлүүдийн хувьд ярихад уламжлалт аргаар бол хит их механик ажиллагаатай мөн аюулгүй байдал маш бага байдаг. Яагаад гэвэл хит цэвэр хүчлийг уушгтан амьсгалах, асгарах гэх мэтэр аюулгүй байдалд бол маш хүндрэлтэй байдаг. Мөн одоо нөгөө операторын цаг
тэр дээжнийхээ савнуудыг дүүргэх гэх мэтээр маш их цаг ордог. Бохирдох эрсдэлтэй тууштай байдал. Нөгөө механик ажиллагаатай учраас ямар нэгэн байдлаар тухайн хэрэглэгч маань алдаа хийх боломжтой. Эсвэл бол ямар нэгэн байдлаар нөгөө пипетний дутуус орох гэх мэтээр тууштай байдал бас маш их нөлөөлөх боломжтой байдаг. Okay. Okay, what are the solution about what is the Milestone solution to avoid the challenges of the reagent handling? So Milestone developed a system that we call EasyFill. EasyFill is a system that is an automated dosing station, okay, that completely solve the challenges of the reagent handling. So this system, okay, Nyamaka, go ahead. I have another slide for the EasyFill. So this is the solution, EasyFill. За тэгэхээр шийдлийн хувьд бол Milestone бол автомат тунгийн төхөөрөмж бий болгосон. За нэр нь бол EasyFill байна. Та нарын зурган дээр харж байгаа байх. Тэгээд дараагийн слайдн дээр арай жоохон дэлгэрэнгүй ярьж өгье. Okay. Okay, as you can see, this EasyFill, let's say, it is the last product that we launch in the market. Very important because the EasyFill, it is not a microwave, okay? This is an automated system to fill acid inside the vessel of the microwave. It is fully automated, is compatible with all digestion vessels and vials. You can work with any type of acid, including hydrofluoric acid, minimum risk of contamination, and a lot of safety for the operator because there are no manual steps anymore for this. And is compatible with all type of microwaves, even not Milestone brands. So thanks to this system, so the manual step is reduced at the minimum. Okay. За тэгэхээр энэ EasyFill автомат тунгийн төхөөрөмж маань бол бүрэн автомат. Тэгэхээр нөгөө эцсийн хэрэглэгчийн аюулгүй байдлыг бүрэн гүйцэд хангаж чаддаг. Богинодлогоон болон задаргаанд ашиглах гэж байгаа бүх төв болон савлгаануудад ашиглах боломжтой. Маш олон нөгөө хүчлүүдэд бас нөгөө давхар ашиглах боломжтой. Тэгэхээр hydrofluoric хүчилд хүртэл бас ашиглах боломжтой. За тэгээ энэ багжийг бол Milestone гэлтгүй ер нь бүх төрлийн задаргааны шатлалын өмнө ашиглах боломжтой төхөөрөмж байгаа. Тэгээ энэ багж нь бол альва ямар нэгэн дээжний бохирдол гэх мэтийг бол бүрэн гүйцэд тусдагсан. Тэгээ хэрэглэгчийнхаа аюулгүй байдлыг бүрэн хангасан төхөөрөмж байгаа. Okay. Okay. So now, again, ultra pure acid are okay. The way to avoid manual step and dangerous step, we have the EasyFill. The next step is to close the vessel, and we don't want to do any more manually. Тэгэхээр continue saying this and then I will translate. Yes, thank you. The challenges of the vessel handling is the limited productivity, tedious operator time, and consistent closure. What it means if you have a lot of samples per day, okay, and you have, for example, the Maxi 44 rotor from Milestone, and you have to close every day Mach 44 position of the rotor manually, it takes a lot of time and it is tedious for the operator. And then, of course, closing manually, you don't have every time the same feeling that is closed or not. So this is the challenge when you have a lot of sample and you have to handle vessel all the day. За тэгэхээр дээжнийхээ нөгөө төв болон савлгааг одоо бэлдэх тухай ярив.
Энэ тал дээр ер нь байгаа бэрхшээлүүд гэвэл хэрэглэгчийн бүтээмжийг багасгадаг, хэд удаан ажиллагаатай, операторын цаг маш их ордог, мөн таглахад нөгөө тууштай яг нэг хэмжээнд таглаж чаддгүй. Одоо жишээ Milestone брендийн Maxi 44 гэдэг роторыг авсан бол дээж бэлтгэх болгондоо 44 роторын ийм савыг гараараа ингэж мушгиж таглана гэвэл хэрэглэгчийн хувьд бас нэгт ядарна, хоёрт залах нь гэх мэтийн асуудлууд үүсдэг. Okay. What is the solution for this for these challenges? Milestone solution is the automatic capping station. Basically, this very small device, okay, that you just put the vessel on the bottom of the system and automatically close the vessel. So one by one, manually you do very quickly and easy cap close the vessels for you. Very simple. Тэгэхээр шийдэл нь бол энэ easy cap буюу автомат таглах төхөөрөмж байгаа. Энэ төхөөрөмж нь бол маш жижигхэн бөгөөд дээжнийхээ төв савлгаануудыг зүгээр доор нь барихад өөрөө яг хүчийг тааруулж таглаж өгнө. Тэгэхээр энэ бол маш хялбар бөгөөд хурдан систем байгаа. Okay. Okay, solution loose fitting cap. So this is another way in case of single reaction chamber. So for the single reaction chamber, the easy cap is not necessary because as you can see, just loose fitting cap are necessary for the ultra wave model. So again, this is the easy cap that we use for the conventional microwave, ETOS Easy, ETOS Up. But for the ultra wave, basically it is not necessary, the easy cap, because the fitting the cap is very, very simple. За тэгэхээр одоо энэ зурган дээр харагдаж байгаа нь бол ультра вейв буюу single reaction chamberтай төхөөрөмжөнд нөгөө сул углагддаг таг хийсэн байгаа. Тэгэхээр яг энэ ультра вейв загварыг авсан нөхцөлд түрүүний ярьсан easy cap таглах төхөөрөмжийг бол ашиглах шаардлагагүй. Яг л таг нь зүгээр л дээр нь сулвтар углагдаад тэгээд нэг танхим дотор маш өндөр даралт авдаг учраас тийм тусгай таглах төхөөрөмж шаардлагагүй. Okay. Okay. Next step of our workflow is the microwave digestion. So very important and well-known step. So of course, also for this step, there are some challenges in general, you know. So we concerned about recovery of target that we have. We need to avoid venting during the run. So we have a problem with the productivity, complete digestion is digested or not. We are afraid about interferences, analysis. We don't want to reprocess again, and we expect very low blanks. So these are in the history, the challenges related the microwave digestion. За тэгэхээр дараагийн шатлалын үед бол нөгөө богиноцооны задаргаа байгаа. Тэгэхээр өмнө нь бол энэ богиноцооны зуухны задаргаан дээр үүсчихсэн бэрхшээлүүд бол зорилтод аналитик сэргээх боломжгүй яг нөгөө задаргаа хийж яхад бас нөгөө хий алдах бүтээмж дээжийг бүрэн задлж чадсан уугүй юу, дахин боловсруулалт, хүчлийн хэмжээ гэх мэтэр маш олон бэрхшээлүүд байсан. Okay. So, and what are the solutions from Milestone about these challenges? As we mentioned already a few times, Milestone has available the ETOS app that we consider this one. That we consider our conventional microwave system, okay, so rotor base,
or through this digestion. And then this is the last model of the ultra wave single reaction chamber. So this is the ultra wave 3. And these systems basically completely solve the challenges that we just mentioned before. За тэгэхээр шийдлийн хувьд бол зургийн зүүн талд байгаа нь бол өнөөдрийн одоо хамгийн нэрт гарсан байгаа Ethos app буюу ротортой дээж задлагч байна. Мөн баруун талд нь Ultra Wave 3 гэдэг хамгийн сүүлд гарсан single reaction chamber буюу нэг уруулын танхимтай төхөөрөмж нь байна. За тэгээ энэ хоёр төхөөрөмж нь болвол өмнөх ярьсан бүх бэрхшээлүүдийг 100% үгүй хийж таны одоо нөгөө хэрэглэгч таны ашиглах хүчлийн хэмжээг багасгаж аюулгүй байдлыг нэмэгдүүлж маш өндөр даралтанд богино хугацаанд дээжийн бүрэн гүйц задлах боломжтой байгаа. Okay. Okay. So let's move to the another step of the sample preparation workflow, that is the filtration. Okay. So sometimes, according to the matrices, it's necessary to do filtration. Depends also about your ICP and the detection limit you have. In some cases, it's necessary the filtration. And the challenges, of course, so to do the filtration, it takes time and you lose productivity. It takes a lot of time and also occupy a lot of space in your laboratory, because do the filtration one by one, you have glassware and it takes a lot of space of the tables. So in case of filtration, these are the challenges. За тэгэхээр одоо дараагийн шатал нь бол фильтр дэх шатал байгаа. Таны хийх гэж байгаа шинжилгээнээс хамаарат, мөн төхөөрөмжөөс хамаарат зарим нөхцөлд фильтр дэх шаардлага гардаг. За тэгээ фильтрийн хувьд бол одоо үүсдэг бэрхшээлүүд бол бүтээмж байна. Гараараа фильтрт нь цаг маш их аавна. Мөн одоо таны лабораторид маш их зай эзэлнэ. Яагаад гэвэл бүгднгийн нэг доор биш, нэгээр нь фильтрдэх учраас маш их одоо шил сав тавьж зай эзэлж ер нь эцсийн хэрэглэгч танд маш их нөгөө хүндрэл үүсгэх боломжтой. Okay. What is the solution for the filtration? Milestone developed a very, let's say, simple apparatus. Okay, you cannot say that is a system, but it's a sort of tools that you can collect to the vacuum, and then you have 24 position that you can do filtration simultaneously in really few minutes. We are talking about 100 seconds, but not too much, and speed up a lot the filtration step. Okay. За тэгэхээр шийдлийн хувьд бол SFS 24 гэдэг нэртэй ийм нөгөө фильтрийн системийг санал болгож байгаа. Milestone компани нь бол за энэ багж нь бол вакуум орчинд 24 дээжийг нэгэн зэрэг фильтрдэх боломжтой. Тэгэхээр энэ нь бол таны фильтрийн хугацааг багасгаж өгнө. Лабораторийн зайг эзлэх зайг одоо бас багасгаж өгнө. Гэх мэтээр маш энэ бол одоо нэмэлт тоног төхөөрөмж гэж ойлгож болно. Okay. Last but not least step is the cleaning of the vessel. So after all this workflow, before to start again from the beginning, we have to remove the contamination, right? And the main challenges about the cleaning of the vessels is the procedure. When I visited Mongolia years ago, I remember we visited a customer that they do cleaning in the bath, soaking, okay, leaving the apparatus overnight for 10-12 hours and leave it there. That is a problem for the productivity,
because if you need to work again quickly and repeat again the workflow, you have to clean first. Another problem is that if you don't clean very well, you can face high blanks and contamination. Of course, to do the cleaning of the vessel, there is a very high acid consumption because we use nitric acid or hydrochloric acid to remove the contamination, nitric acid mostly. And then safety, because this is another case that the operator has to clean one by one vessels, glassware, quartz material, ICP components manually using nitric acid, and this is not safe and takes a lot of time. Okay. За тэгээд хамгийн сүүлийн шатлал дээр бол төв болон нөгөө савлгааныхаа цэвэрлэгээ байна. Тэгэхээр энэ бол бас маш чухал ажиллагаа. Хамгийн сүүлд Монголд ирээд эцсийн хэрэглэгчдээр очиход нөгөө төвбнүүдээ усан байн дотор 10-аас 12 цаг нөгөө цэвэрлж исэн. Тэгэхээр эн чинь бол одоо нөгөө маргааш өглөөний яаралтай дээжүүд бэлэн байх, дээжүүд дахин шинжлэх гэх мэтийн асуудлуудад бол жоохон сөрөг нөлөө үзүүлнэ. Яг гэвэл цэвэрлэгээ байхгүй бол дээж бэлтгэл байхгүй болчихно. Тэгэхээр энэ төвбний цэвэрлэгэн дээр бол бэрхшээлүүд нь бол уламжлалт аргаар бол ажиллагаа нь их удаан, мөн бүтээмж ажиллагаа нь удаан байгаа болохоор бусад хийх боломжтой ажлуудаа хийж чадахгүй. Мөн дутуу цэвэрлсэн байх юм бол фланкаар шатаах юу ч ихсэн. Мөн хүчлийн хэрэглээ их. Тэгээд аюулгүй байдал. Яг гэвэл хэрэглэгч нь түүбэ, тагийн төхөөрөмж гэх мэтийг бүгднгийн хүчлээр цэвэрлэх учраас маш их цаг орно, маш их энэ хүчлэлтэй ингээ харьцах шалтгаанууд үүсдэг. Okay. Okay, what about the solution and how we can avoid these challenges for the vessel cleaning? So the Milestone solution is the automatic acid steam cleaning. So this is a system that can clean everything, every apparatus you have in the lab, microwave vessels, but even ICP components, glassware you have, vials in glass or quartz or whatever you want to remove contamination, you can use the Trace Clean, okay, it is the name of the model, to remove contamination using nitric vapors, okay, nitric acid vapors. So in 1 hour, okay, 1 hour and a half, you can clean and remove totally the contamination from the apparatus you have in the lab. Okay. За тэгэхээр Milestone-оос гаргасан шийдэл нь бол Trace Clean гэдэг нэртэй хүчлэг уурын автомат цэвэрлэгч байгаа. За энэ Trace Clean багаж маань бол одоо боломжлооны зуухын төв, савлгаанууд, мөн одоо нөгөө ICP-нд багажны чинь одоо нөгөө юу төвбнүүд, хэрэглэгдэхүүнүүд гэх мэтэр бүгднгийн цэвэрлэх чадвартай. Мөн энэ багаж нь нитрик хүчлийн уураар цэвэрлдэг. Тэгээд аливаа ямар нэгэн зүйлийг цагаас цаг 30 минутын дотор бүрэнгүйц цэвэрлж ямар ч бохирдолгүй дараагийн дээжинд бэлэн болгох чадвартай байгаа. Okay. Right, thank you. So, and this is the workflow is complete. Okay, so we pass through every point until now, and as you can see, for every needs that you have before to do the analysis or with your ICP, so Milestone as a solution for the ultra pure acid, for the reagent handling, vessel handling, microwave digestion, huge experience in many years, filtration and vessel cleaning. I want to remark this, very important. So Milestone, okay, is the unique company in the world that can provide the solution for every single step.
other companies. They can provide you microwave digestion or how to clean or filtration and so on. But so it is important to consider that you can really optimize your workflow in the lab with Milestone products. За тэгэхээр одоо бид нар бол энэ дээж бэлтгэлийн ажлын урсгалын бүх үе шатлалыг ярьлаа. Та нарын харж байгаагаар бүх үе шатлал дээр Milestone тодорхой хэмжээний шийдлүүд гаргасан байгаа. Тэгээ энэ дээр нэмж хэлэхэд бол Milestone компани дэлхий дээр сорын ганц энэ дээж бэлтгэлийн замналын бүх багжийг нийлүүлдэг компани. Бусад компаниуд бол жишээ нь богинолгооны зуух, эсвэл бол цэвэрлэгээ, эсвэл бол нөгөө юу фильтр гэх мэтэр нэг нэгээр нь багаж нийлүүлэх боломжтой бол Milestone компани бүгднгийн цогцоор нь шийдэж өгөх боломжтой. Энэ нь Milestone компани хамгийн том онцлог юм байгаа шүү. Okay. So summarize, the workflow will improve your speed in the lab, your quality, your efficiency, and minimize disruptions of your laboratory. So this is what Milestone want to do. We want to help chemists, we want to help your laboratories. Let's say, and these are the 4 keywords: speed, quality, efficiency, and reduce troubles. За тэгэхээр дээж бэлтгэх ажлын энэ урсгалын ашиг тус нь бол хугацаа, чанар, үр дүн мөн тасалдлыг багасгах. Тэгэхээр Milestone бол хэмж та бүхэндээ тусалж та нарын одоо дээж бэлтгэлийн ажиллагаанд хугацааг чинь хэмнэж, чанарыг чинь сайжруулж, үр дүнгийн чинь найдвартай гаргаж, мөн бусад одоо хөндлөнгөөс нөлөөлөх бүхий асуудлуудыг шийдэж өгөхөд бүххийн төлөө ажиллаж байгаа шүү. Okay. And that's it. So this is the end of the presentation. And so just to summarize one more time. So what is Milestone is investing in the years, and what, according to the experience we maturated during these over than 30 years in the market, is that doesn't make sense to have the best ICP in the market if you don't consider the sample preparation. In the past, the sample preparation was only the microwave, but nowadays it is important to consider the complete workflow. And this is what Milestone is investing for the future. I want to thank all of you for your attention and your time. I really appreciate. A lot of people joined us today, so I'm very proud of that. Thank you, everyone. Really appreciate it. Thank you, Green Chemistry, for to organize this very nice webinar. If you need more information related the steps and the products of Milestone, you can contact Green Chemistry, and you can contact myself, and we will provide you all the details related every single systems. And that's all. Тэгээд та бүхэнд хураангуй хэлэхэд Milestone компани нь бол одоо ирээдүйд аль салбарт илүү их анхаарах вэ гэвэл хуучин болвол зөвхөн богинолгооны 100-аар дээж бэлтгэл хийдэг байсан бол өнөөдөр бүх үе шатлалыг анхаарахгүй бол танд одоо хамгийн сүүлийн ICP-MS юм уу ICP OES байгаад дээж бэлтгэлээ анхаарахгүй байвал үр дүн чинь ялгаагүй муу гарнаа. Тэгэхээр дээж бэлтгэлээ анхаарч Milestone компани мөн дээж бэлтгэлийн бусад үе шатууд дээр илүү их анхаарч хөгжүүлж дэвшилтэд технологиуд гаргаж ирэхийн төлөө хичээнгүйлэн ажилланаа. Тэгэхээр та бүхэн өнөөдөр бас
бидэнд энэ сургалтанд хамрагцанд маш их баярлалаа. Green Chemistry компанид бас энэ вебинарыг зохион байгуулсанд маш их баярлалаа. Тэгээ асуултууд байвал чатаар асууж болно, эсвэл гараа өргөж болно. За маш их баярлалаа. Валера манай Hello. Milestone брендийн одоо олон том төхөөрөмжүүд нь бол Helping Chemistry буюу химч туслая. За Clean Chemistry, Green Chemistry гэсэн одоо энэ бодлогуудыг баримталж ажилтгаараа бол их онцлогтой энэ чухалаараа манай компанитай бол үйл ажиллагааны философи их сайхан таардаг. Бид бүхэн бас ялгахаар туслах юмсан аюул ослолтой хортой нөхцөлд ажиллахгүй байх тэднийг одоо шин шийдлүүдээр гаргаж ир танилцуулах гэсэн энэ одоо бодлого бол баримтлан ажиллаж байгаа. Ингээд Монгол хэрэглэгч нартай өөрийнхөө компани болон том төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн Валерад маш их баярлалаа. Okay, Valerio, thank you very much for giving us all such a good presentation. We are just asking the participants if they have any questions. Sure. No, my pleasure. My pleasure to join this webinar. If you have any questions, yes, I'm ready. Yeah. Та бүхэнд асуулт байвал энэ чатан дээр бичээд яваарай. Эсвэл гараа өргөөд өөрөө шууд асуусан ч болж байна. За хэнд асуулт байна? За яг одоогоор асуух гараа өргөссөн хүмүүс алга байна. За зарим талаар бас мэдээлэл дэлгэрэнгүй сайхан ойлгогдсон баха гэж бодож байна. Okay, so there seems to be no questions. Okay. So it was very informative and everyone understood it a lot, I think. Wow. No problem. No questions. It's okay. So I fully understand. If there are further questions in the next days, maybe. So just contact us. Okay. За тэгэхээр асуулт ямар нэгэн байдлаар манаар одоо маргааш нөгөө энэ 7 хоног дараагийн 7 хоногт асуулт гарах юм бол нэг бол надтай Валерио эсвэл бол манай Green Chemistry төлөөлөгчтэй шууд харьцаарай. Тэгээд та нарын шаардлагын дагуу бүх мэдээллийг чинь дэлгэрэнгүй өгөх болно. За би нэг төлөөлөд нэг асуулт асуучаа. За Milestone Easy app гэдэг задрагааны багцан дээр одоо чулуулгын дээжний задрагаа хийхэд ямар хугацаа зарцуулж байна вэ? Зарцуулах хугацааг нь хэлж өгнө үү? Okay, so Valerio? Yeah. So we have one question from Mr. Dava. So for the ETOS app, for geological samples, what is the digestion time? Digestion time for geological samples. Okay, first of all, for geological samples, we need a very robust rotor. Okay, it is important every time you're talking about geological, mining, geochemistry, rocks, ores, this kind of samples, we need a very robust rotor. Okay, robust rotor means high pressure. So a rotor that is able to handle high pressure and high temperature. And the time it takes for the digestion is standard for every sample, including geological. That takes the complete run, okay, from the beginning to the end of the digestion. It takes 45 1 hour minute. So 45 minutes, 1 hour. За тэгэхээр ер нь бол задрагааны хугацаа бол бүх багцан дээр яг ижил байгаа. Гэхдээ геологийн дээжин дээр
чулуу уулуурхай гэх мэтийн тийм дээжин дээр маш өндөр даралтын төсвөртэй, өндөр температурын төсвөртэй роторууд хэрэгтэй. Тэгэхээр энэ нь бол жишээ нь SK15 байна. За тэгээд задаргааны хугацаа болвол 45 минутаас 60 минутын хооронд бүрэн гүйцэд задлагдана. Баярлалаа. За энд асуулт ирсэн байна. Үлтрүү 3 багшны дээж бэлтгэлд хамгийн багадаа хэдэн грамм дээж авах хэрэгтэй вэ? За дээжний хэмжээний талаар асууж байна. So Valeria, we have one question. Yeah. For the Ultra Wave 3, what is the maximum amount of samples needed? So the maximum sample amount inside the UltraWave 3. Okay, it is a good question, but the answer can be multiple. So the UltraWave 3 doesn't have the rotor like the Ethos. It's a different approach, and depends about the rack. So we have racks with 7 position. We had one rack with 20 position. We had one rack with 40 position. So 40 positions. And according to the rack we are going to work, is the different is the sample amount and the acid that we introduce. Let's say the most popular and most common rack is the 20 position. And the sample amount that we can introduce, again, depends about the metrics, but can be even 0.5 gram, 0.7 gram is the maximum amount. But anyway, we expect very low, we expect complete digestion, and the ICP-MS doesn't affect the amount. Okay. And then there is a last thing. There is also the rack with 7 position that you can go also to 1 gram. Depends the high throughput you need. За тэгэхээр саяны асуултанд хариулахад Ultrawave 3 багж нь бол шууд тэдэн грамм гэж хариулах боломжгүй. Нөгөө роторын систем ашиглахгүй байгаа болохоор доторх байгаа нөгөө ракаараа нөгөө дээжний тоогоор явдаг. Мөн одоо нөгөө дээжнээсээ хамаарч хэрэг хүчил хийхээс хамаарч ер нь бол дээжний грамчин тэрнээсээ бодогдож эхэлнэ. Одоо хамгийн түгээмэл зарагддаг 20 ширхэгтэй рак болвол ихэнх дээжин дээр 0.5 грамм байдаг болвол зарим онцгой нөхцөлд 0.7 грамм гэх мэтэр ийм бага хэмжээний дээж ашиглах боломжтой байдаг. 7 суурьтай ракаар ашиглах юм бол 1 грамм дээж шаардлага болно. Гэх мэтэр тухайн таны яг нөгөө дээжлэх гэж байгаа нөхцөл байдлаас хамаарат мөн яг хэдэн дээж хийх боломжтой рак авснаас хамаарат тэр хамгийн доод хязгаар нь бол бас өөрчлөлттэй байх юм байна. Дараагийн асуулт болохоор SFS 24 фильтрашны фильтр солих боломжтой байдгүй, нэг төрлийн фильтрээр шүүдгүү гэсэн асуулт байна. Okay, so we have another question. So for the SFS24, Yes. is it possible to change the filters, and does it use only one type of filter? It is possible to change. There are different sites for the filtration. Of course, most of the time the filter are disposable, most of the time, but it is normal. So what the question was? Okay. I think Yeah. they want to know if the filter, if it has to be bought by from Milestone, or can it be any type of filter? I think that's the main question. Okay. No, the filter are, let's say, is not necessary to buy from Milestone, but are compatible with many other filters, so no problem.
Yeah. За тэгэхээр дархан бол өөрийн туяа гэдэг хүний асуултанд хариулахад тэгэхээр SFS 24 нь бол фильтрээ солих боломжтой бөгөөд ашиглах фильтр нь бол ямар ч төрлийн фильтр байж болно. Заавал Milestone гэхгүй өөр брендийн фильтрүүч ч бас байж болно. За баярлалаа. За ингээд асуулт хариултын хэсгийг өндөрлүүлье. За дараагийн хэсэг нь болохоор за манай Milestone брендийг ашиглаж байгаа зарим компаниуд, төлөөллүүд, байгууллагуудаас бас сэтгэлээ хэлээч гэсэн байгаа. Тэгэхээр тоног хөрөмжийг ашиглаж байгаа ус өвгөө удирдах газар хиймч анх тя энд оролцсон байгаа бах. Тэгэхээр анх тяг үрж байна. За би Валери өгтөл баяртай гэчээ. Okay. Okay, Valerio. So the Q&A is finished. Thank you very much for making time for the webinar, My and pleasure. I'll chat with you later. Sure. Thank you again, everyone. So thank you for your time. Really appreciate it. Hope to see you very soon in live in Mongolia. Hope to see all of you. За Thank you. тэгээд та бүхэндээ бүгдэнд нь энэ сургалтанд оролцсонд маш их баярлалаа. Тэгээд удахгүй Монголд та бүхэнтэй нүүрээрээ тулж уулзна гэдэгт итгэж байна. Тэгээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. За бид нар Thank цаашаа you very much. үргэлжлүүлээд асуулт хариулт болон хэрэглэгчийн сэтгэлийн хэсгийг сонсохоор гэж төлөвлөсөн байгаа. Тэрийг явуулаад өндөрлүүлнэ. Чи орчуулад өгч мө? За анхтя. За би микрофон нэгтгэе. За өөрөө нэгээд орчлуулна. За сайн байцгаана уу? Сонсогдож байна уу? Сонсогдож байна. За сайн байцгаана уу? Намайг анх тэгдэг. Би ус уугийн удирдах газрын усны төв лабораторид одоогоор судалгааны ажилтан хиймч гэсэн мэргэжлээр ажиллаж байгаа. За би манай лаборатори болохоор ICP-OS багжийг 2009 оноос ер нь ашиглаж эхэлсэн вариант байгаач. Тэгэж ашиглахдаа энэ Milestone-ы Start D гээд микровайп энийг 2009 оноос хойш одоо ер нь одоо хүртэл ашиглаж байгаа. Одоо тэгэхээр чинь ер нь 15 жил ашиглаж чинь гэсэн үг шүү дээ. За мандаа багш тэр микровайп болохоор 2 юм юутай 12 дээж бэлтгэлийн нөгөө савтай тэгээд нөгөө юм температур мэдрэгч нөгөө нэг одоо нэгдлүүр хийгээд одоо бол айгүй гоё болсон дээ шүү дээ нөгөө бүгдээрээ бүх дээжнийхаа температурыг мэдэрч зэдэрдэг болсон тийм айгүй бүр боловсронгуй айгүй гоё болсон байна. Тэгээд ер нь Milestone-ы микровайп айгүй ингээд хиймчээ нөгөө цаг ашиглалтыг айгүй хөнгөвчлсөн дээж бэлтгэлийг айгүй хөнгөвчлсөн айгүй юу багч сайн одоо 15 жил хэрэгжилж байгаа гэдгээс л ер нь ойлгомжтой байгаа хэ. Тэгээд хүчин манай Start D-гийн хүчин чадал нь болохоор 240 градус температур нь яадаг хүртэл халдаг. Чадал нь болохоор 1200 ваттын чадалтай. Одоо бол бүр өндөр болсон байна шүү дээ 2000 хүртэл өртсөн. Тэгэхээр хүчин чадал нь нэмэгдээд улам сайжраад л яваад байгаа юм байна. Саяны сургалт маш сайхан боллоо. Саяны сургалт авсан багштаа баярлалаа. Сургалт зохион байгуулсан гэрийн химистригийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ манайх болохоор юу бохор ус даг хоёрыг болохоор энэ микровайп дээрээ боловсруулалт хийдэг, дээж бэлтгэл боловсруулалт хийдэг. Ер нь
тэгж ашигладаг байгаа. За баярлалаа. Маслан брат бол тоног төхөөрөмжийг удаан хугацаанд ашиглаж байгаа юм байна тий. Тий. Ер нь одоо 15 жил 9 оноос хойш хэлсэн шүү дээ. За ер нь жоохон юу гэдэг нэг юм асуудал ч юм уу гардаг гэх юм бол нөгөө нэг температур мэдрэгч байдаг шүү дээ. Тэр нь нэг одоо 15 жил дотор нэг 2 удаа нэг хугарсан. Одоо бол тийм биш юм дээ шүү дээ. Нөгөө тий 2 удаа хугарч өөрөө мэдэрдэг болсон юм байна. Тэр нь нэг 2 удаа хугарч нэг сольжсэн. Тэрнээс өөр бол нэг асуудал байхгүй. Өөрөө нөгөө тэр чинь нөгөө цам аав нь өөрөө цапаастагаа солих үетэйгээ иржсэн болохоор тэгэл муутаар нь ингээл ээлжлэл садал яваад исэн. Тий ер нь мэлэстаны бүтээгт одоо манай дээр бас нөтер хүчил цэвэршүүлэгч шүү дээ. Хүчил цэвэршүүлэгч бас мэлэстаныг хэрэгжилж байгаа байхгүй юу? Ер нь өдөөжгөө явж байгаа. Айгуу гайгүй сайхан ашиглаа явж байгаа. Би ер нь мэлэстаны бүтээгтүүнүүд айгуу дэжгүй юм байна гэсэн ер нь төгөлтэй л явдаг хүн дээ. За баярлалаа. Ийм 80 гэдэг тоног төхөөрөмжүүд манай компанид бэлэн байгаа. За энэ тоног төхөөрөмж дээр ирээд бол энэ тийм учраас туршилт хийгээд мөн өөрсдийнхөө одоо дээжүүд дээр тохиромжтой хэсэг талаар бол магадaltaж шалгаж болох юм байнамаа. Тэгээ та бүхэн бас хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Манай компаниас бас энэ ойрын өдрүүд зохион байгуулж байгаа харах хэмжээний талаар товчхон мэдээлэл өгье. За баяр наадам болж байгаатай уялдуулаад Даханта наадья гэсэн хонжир цуглаа зохион байгуулж байгаа. За үүнд бол Даханта наадий. За энэ суглаа бол 2 төрлөөр байгаа. Нэгдүгээр төрөл нь хонжирт 500,000 төгрөгөөр 2 хүн, 300,000 төгрөгөөр 2 хүн гэсэн ийм нэгдүгээр төрөл дээр байна. За энэ шалгуурд одоо суглаанд оролцохын тулд дараах шаардлагыг хангасан байна. За Дахан брендийн каталог, цаасан каталогийнхоо зургийг аваад хавсаргана. За Дахан брендийн ямар нэгэн тоног төхөөрөмж худалдаж авсан зургаа бол авсаргаж илгээх юм байнамаа. За энэ одоо линкээр бүртгүүлээд оролцож болж байна. Хоёрдугаар төрөл нь болохоор 200,000 төгрөг 3 хүн, 100,000 төгрөг 4 хүн байгаа. Ингээд төрөл тус хүрт Дахан каталог, Дахан брендийн цаасан каталогийнхоо гэрэл зургийг бол илгээгээд оролцох боломжтой. Ингээд 7 сарын 7-ны 10 цаг хүртэл материалуудыг хүлээн аваад 7 сарын 8-ны өдрийн өглөө 11 цагт Zoom болон Facebook Live-аар шууд явуулах байдлаар зохион байгуулнаа. Тэгээд та бүхнийг бас сайхан наадаарай. За наадмын өмнө бас энэ суглаатай, хонжир суглаатай энэ арга хэмжээнд бас идэвхтэй оролцоорой гэж урьж байна. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаа 15 цагаас эхэлсэн. Одоо 17 цаг болж байна. Ингээд өнөөдрийнхөө Milestone Green Industry-гийн хамтарсан дээж бэлтгэлийн цогц шийдэл гэдэг энэ вебинар сургалтыг бол хөндөрлүүлж байна. За Дахан компани бол түрүүн одоо Валера ярьсан энэ дээж бэлтгэл ялангуяа энэ задаргаа их шаарддаг, цаг хугацаа их шаарддаг, аюул осол хүнд нөхцөлтэй ийм дээж бэлтгэх хэсгийг бол орчин үеийн шилдэг технологиор хийх боломжийг хангасан одоо иж бүрэн ийм тоног төхөөрөмжүүдийн урсгал олон тоног төхөөрөмжүүдийг санал болгодог энэ брэнд компани бол онцлогтой байгаа юм. Тэгээд та бүхнийг энэ талаар мэдээлэлээ манай компани мэйл хаягуудаар хүсэлтээ явуулж за бусад мэдээллүүдээ авахыг хүсэж байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Аюулгүй хийм бидний ирээдүй. Green Chemistry